За, иргэний боловсролын өнөөдрийн хичээлээр Монгол хөнгөр нийгэмд болон хойч үедээ тусдаа үйл бүтээх үүрэгтэй ухаарах гэсэн сэдвийн хүрээнд хичээлээ үзнэ. За, тэгвэл тусдаа үйл гэж юу хэлж байна бэ гэдгийг авч үзье. За, тусдаа үйл гэж хүний хөгжил, нийгэм, байгаль соёлын төлөө санаа тавьсан бүтээлч ажил болон тусдаа үйлсийг нэрлэж байгаа. За, тэгвэл нийгэм хойч үед тусдаа үйлс бүтээх, эрмэлзэлтэй хүнийг хүнлэг энэрэнгүй үзэлтэн гэж нэрлэдэг. За, манай ард түмэн хүний тус багддаггүй гэдэг. Гэхдээ тусдаа үйлсийн өгөөжийг анхаарах хэрэгтэй. Тус биш ус олчихгүй гэж хэлдэг. Орны мэргэн сургаалт сайн үйл хийхийг хүсэж байгаа хүн хийнд ивэл үзүүлэх гэж байгаагаа сайтар шалгаж үзэх ёстой. Энэ нь үр сулгах гэж байгаа хүн сонгож авсан өөрсөө эн чинь үржил шөнгүй юм биш үү гэж сайн шалгахдагтай яг адилхан гэж үздэг. За, өнөөдрийн хичээлийн тулгуур ойлголтуудыг авч үзье. Эхний ойлголт нь болохоор нийгэм тусдаа үйл гэсэн ойлголт байгаа. Тэр нь болохоор нийгмийн ядуурл, өвчлөл, ажилгүйдэл, авилах, цагуурийн өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдэхин тулд хийж байгаа сайн үйлсийг хэлж байгаа тийм ээ. За, тэгвэл хойч үедээ тусдаа үйл гэдэг нь ирээдүйн үе, дараа үеийн сайн сайхан амьдралд хөв нэмрээ оруулах сайн үйлсийг хэлж байгаа. За, тэгвэл хойч үедээ тусдаа үйл гэдэг талаар авч үзье. За, 1923 онд Батхааны Эрдэнэбаатарын зохион агуулсан бага насны хөвгүүд октыг сургууль хүмүүжүүлэх гэсэн бүтээлд боловсралгүй хүн араатнаас аимшигтай хор амтан болох. Ухаан ба номд сайнаар өдөрдүүлэн сурч энэ насыг олон тусдаа явж өнгөрүүлэх бөгөөд хойдын буйныг үлдэх нь ирэмд нь ялгаагүй гэж өгүүлсэн. За, ингэхэд хойч үед тусдаа үйл бүтээх гэдэг нь юу хэлж юм бэ гэхээр хүүхэд залуусыг зөв хүмүүжүүлэх, чанартай боловсрал олгох, өв соёлыг уламжлуулах, их болсон байгалийн нөөцийг зөв ашиглах явдлыг хэлж байгаа. За, энэний үзэл баримтлал нэр үгүйдөө доктортой хөгжлийн үзэл баримтлалаа нэлээд төстэй байгаа тийм ээ хүүхдүүд. За, тэгвэл улс орны доктортой хөгжил хойч үеийн хэрэгцээг хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангах зорилтыг дэвшүүлдэг. Хойч үедээ шударга, их тайванч, хүртээмжтэй нийгэмд амьдруулах, ад жаргалтай, сэтгэл хангалуун, сайн сайхан орчныг үлдээхийн тулд өнөөдөр бид хариуцлагатай амьдрах ёстой. За, саяныхан хэдүүлээ хойч үедээ тусдаа үйл гэдэг нь юу болох талаар авч үзлээ тийм ээ. За, тэгвэл одоо нийгэм тусдаа үйл гэж юуг нэрлэж байгаа талаар авч үзье. За, нийгэм тусдаа үйлсийг сайн дурын ажил хэлбэрээр үгээр зохион байгуулдаг. Нийгэм тусдаа үйлсийн зорилго нь тусалцаа, дэмжлэг үзүүлэх шаардлагатай хөв хүн болон салбар бүлэгт чиглэдэг байгаа. Тэдгэрийг янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж болно. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд туслах аян, гал усны аюулд өртсөн хүмүүст болон ахмад настанд туслах зэрэг олон юм чиглэл болгон явуулах боломжтой. За, тусдаа үйлс нь ашигын бус тусын хариу нэгтггүйгээр онцлогтой. Өнөө үед хүмүүс дутагдaltaй зүйлсийг нөхөх, сэтгэлийн дэм үзүүлэх, зовлонгон хуваалцах, нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжлох зорилготой хүмүүнлэгийн байгууллага олноор байгаа. За, жишээлбэл нийгмийн эмзэг болон эрхийг бүрэн эдэлж чадахгүй байгаа бүлэгт хүрч ажиллах зэрэг ийм зорилготой байгаа тийм ээ. За, тэгвэл сайн үйлсийн аян, сайн дурын ажил хоёр ерөнхийдөө нийгэм тусдаа үйл бүтээдэг бүтээдгээр ижил. За, сайн үйлсийн аян хөвчлэн тодорхой хугацаанд зорилтод асуудлыг шийдэхин төлөө байдаг. За, нэгдсэн үндэсний байгууллага сайн дурын ажлыг дараахан үндсийг шинжүүдтэй гэж тодорхойлсон. Техник нь болохоор ашиг, орлого, шан харамжийг төлөө зорилго агуулдаггүй, өөрөөр хэлбэл ашигыг зорилго болгодоггүй гэсэн үг. Хоёрдугаарт нь хувь хүний өөрийнхөө хүсэл сонирхол тулгуурласан чөлөөт сонголт. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох гэдэг нь өөрийнх нь шийдвэр гэсэн үг тийм үү? За, дараагийнх нь бусдад буюу нийгэмд ач тустай байх зэрэг сайн дурын ажлаар дамжуулан хүмүүст өөртөө итгэл өгөх, эерэг нөлөө үзүүлэх, ур чадвараа дэвшлүүлэх, эрч хүч төгөх боломжтой. За, тэгвэл тустай үйлийг хэрхэн бүтээх вэ? За, энэ талаар авч үзье. За, 20 дугаар зууны ихэнх үеийн сэтгэгч Дэмчиг Дорж Эрдэнэт төл хэмээх Честер оршуу зохиолдоо олон тустай, сайн явдал тустай, гачигдсан бохирдсан тус хийгээд гашуун зовлонтныг тэнхрүүлэх нь өршөөл хэмээсэн байна.
Жишээ нь зарим хүн олон хүний амийг аврахаар аврахын тулд тусаа өгдөг тийм ээ. Энэ мэтчлэн хүмүүнлэгийн үйлстэй оролцох нь нийгэмдээ гэрэл хийгээд гүйж байдаг. Хүн 3 цагийн эхлэнд оршдог. Зөвхөн өөрийгөө буйны замд оруулж өөрийн сэтгэлийг ариусгаж ганцхан өөрөө л гэгэрх үе сэтгэл буюу сэтгэлийн чандад өрхийг зорих болвос Бурхны сургаал ёсоор амиа хичээсэн нэртгчэн бол. Өчигдөргүй өнөөдөргүй маргаашгүй. Хойч үедээ сэтгэл цагаа зориулж тэдний ирээдүйн амьдралыг төсөөлж өнөөдөр ямар сайн үйлс бүтээгээ сонгох нь тэдний өмнө хүлээсэн ёс суртахууны хариуцлага өөргөө хумцарлаж буй хэрэг юм аа. За тэгвэл тусдаа үеийн үр нөлөө юу вэ? За нийгэм тусдаа үйлс бүтээхэн хүмүүст эвлэлдэн нэгдэх хүчийг өгдөг. Сайн үйлс нь нийгэмд чиглэхээс гадна ирээдүйн хойч үед ач тустай болно. Хүмүүс сайн үйлсийн төлөө нэгдэх нь хамтаж, нийтж ёсыг төлөвшүүлдэг. Бусдад тусалж баярлуулбал өөрийн сэтгэлд бас амар амгалан бий болдог. Бүгдээрээ гэрийн даалгаварт энэ ихийг уншаад Билл Гейтсийн үндсэн санааны талаар ярилцсан уу? Болгондосонд баярлалаа.